За та хууль биелүүлж дицэдүүдийг тавьж байгаа. Тэгэхээр харин дицэд гэдэг чинь шагнал юм уу? Эсвэл ял уруулж байгаа юм уу? Мят компаниг 10 тэрбумын өрөнд оруулсан хүн өнөөдөр дицэд болж байгаа байхгүй юу? Энэ хүн шийтгүүлээд байгаа мó шагнуулаад байгаа мó? Уг нь бол хариуцлага тооцох хэрэгтэй гэж би бодоод байгаа юм. Хуулиараа ямар үд? Ер нь ажил олдох шал. Ерөнхий сайд. За ер нь одоо орчин үед тэрийн альбаа ажил албан тушаал бол бас нэг талаас хариуцлага болсон тэрнийг бас ял гэж та хэлж байгаа шиг байна. Гэхдээ бид бас тэр хүнийг шалгаж утсан. Хүн шийдэх гэд хүндэх шалтгаан хэрэгтэй. Тэр 10 төрмийн алдагтайгээд чөлөөсөн чинь дараа наривчсан шалгалтыг явсан чинь бензиний авиа бензиний үнийн өсөлт өөрөөр хэлбэл авиа бензиний гэрээ хилцээрээ улсын хурлаар батлаагүй шалтгаалаад энэс болоод үн цэн нь өндөр болоод зах зээлийн үнээс 30-40% өндөр шатхууны нээлт энэс үндсэндээ шалтгаалсан алдагдал үүссэн учраас тэр хувь хүний буруу биш харин тодорхой ахис дэвшил гаргасан борлуулалт нэмэгдүүлсэн үр дүнтэй байсан юм бэл. Тийм учраас энэ бол тэр алдагдлын шалтгааныг бид бас наривчилж судалж үзээд энийгээ бас аялал жуулчлалаар нөхөх ийм чиглэл үүрэг даалгавар дууссан гэж үзүүлж байна. Үүрэг даалгавар гэж байна.